Соно та бүхний өдөр амлан байлгаа. Тэгэхээр бурхан намайг хайрын тухай унш гэж маш хэлдэг л дээ. Хайрын тухай яар, хайрын тухай заа гэж хэлдэг. Тэгээ энэ сэдв бол маш өргөн сэдв. Тэгээ хайрын тухай заагаад үнэхээр дуусахгүй юм шиг санагддаг л да. Ингээд тарахаар дэлхийн хайрын тухай хүртэл бүх ном зохиол, дуу хөгжим гэдэл зөндөө зүйл байдаг. Дэлхийд байгаа бидний хоорондоо бие биений хайрладаг хүмүүсийн хайр хүртэл. Гэтэл бурхны төгс хайрыг дуулаад бичээд яриад дуусахгүй байх л гэж би бодож байна л да. Тэр би нэгдүгээр явахын дөрвөөс уншчихъя. Тэгээ хайр бол үнэхээр бурхан бол өөрөө хайраас гадна үнээр ариун сүнсний үржимс нь өөрөө хайр баг. Тэгэхээр сүнсний үржимс гэдэг бол сүнсэн дээр ургадаг зүйл. Бид махан биеэр амьдраад байх юм бол энэ үржимс сайн урахгүй гэсэн үг. Тэгээд төгс хайр нь бас үнэхээр хүч байгаа. Тэгээ яагаад вэ гэвэл нэгдүгээр яхан 4:18 дээр хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр найзыг хүн зайлуулна. Учир нь айдас ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна гэж бичсэн байна. Тэгэхээр хайр дотор айдас байдаг. Харин төгс хайр найзыг хүн зайлуулдаг. Тэр айдас нь хайрыг хүн айдас нь хайр найзыг хөөдөг. Тэгэхээр хайр найзыг хөөд юм чи хүч байгаа байхгүй. Айдас бол өөрөө сүнсж байж болно, амхаач байж болно. Ер нь хүмүүс юунаас ч хайсан байж болно. Тэгэхээр төгс хайраар бай бурхны хайр дүүрэх үед тэр айцыг хөөдөг ба. Учир нь биднэрт бурхан айцаас үсэг өгөөг. Яг л айцд яс ял байдаг. Айдаг нэг нь бол хайрын дотор төгс болгогдоогүй байна гэсэн. Тэгэхээр тэр биднийг хайрлах учраас бид хайрлалт юм аа гэж. Хэрэг хүн нэг нь би бурхныг хайрладаг гэж хэлэхэд ах トゥ угаа үзэн яддаг бол тэр хүн худалж байгаа. Учир нь харж байгаа ах トゥ угаа хайрладаггүй нэгэн хараагүй бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ. Бурхныг хайрладаг нэг мөн ах トゥ угаа хайрлах ёстой. Бид энэ тушаалыг түүнээс авсан билээ гэж. Тэгэхээр үнэхээр эзний хайрын тухай өдөр болгон нүсгэлээд уншаасаа гэж би танаас бас хэлж гин. Хайртай холбоотой ишлүүдээр би бас үнэхээр илчлэлт авсан илчлэлтүүдээс би та бүхэнд хуваалцах хүсэж байна л да. Тэгээ нэг удаа би ингээд яг Америк явах гэжсэн гэдэг би мэдсэн. Тэгээ би Монголд ирж чадахгүй ээжтэйгээ ингээд удаа уулзах юм байна гэдгийг мэдсэн л да. Тэгтээ би ээжтэй хэлж чадаагүй. Охин ингээд удаа явах гэж наа гэж хэлэхээр ээж минь яах вэ гэж бодоод тэгээд бас бодож исэн. Тэгээд ээжийг ингээд харсан чинь зүгээр ингээд санаж харж байгаа биш бүр ингээд ариун сүсэр ингээд хайр орж ирээд дүүрээд би бүр ингээд навширтлаа ингээд бүр ингээд уйлсан байгаа ээжтэй баяртай гэж хэлсэн дараа. Миний ээж намайг ингээд удаа явж гэж мэдээгүй л дээ. Баяртайг л би яваад өгсөн. Тэгээд ямар ч ээжтэйгээ цаг өнгөрөх хэрэгтэй байна гэж бодоод ээжтэйгээ хамт амралтанд явсан. Ээжтэйгээ хамт нөхөр үнэхээр библийн сургалтанд бас хамт байсан. Тэгээд сүмийнхаа бас хичээлүүдэд хамт суусан ээжтэйгээ тэгэл аль болох ээжтэйгээ цагийг өнгөрөх гэж хичээсэн л дээ би. Тэгээд ээж минь даар намайг хол явах гэж мэдэхгүй болохоор сайн ойлгохгүйсэн. Тэгээд тэр үед ингээд би ингээд сонин хөгийн юм дээжтэй гомдсон байдаг байсан л да. Жишээлбэл би маргааш идэггүй хүүхэд байхдаа ээж нь надад маргааш харж аваад эдцэн тэр гэл уйлал каунслинг ингээд хичээл болохоор хүн чих сонин юмнаас гомдсон байт юм л ч хүүхэд байхдаа гомдсон айсан. Одоо ээж намайг тоохгүй байсан. Би тэгээд ээжээ тоолох гэж амиа орлох гэж оролдож байсан ч гэдэг юм ингээд айл таг мартцсан эсэн бусын одоо хүнд бол ямар ч хамаагүй нүдийг би каунслинг ингээд яг ариун сүсээр дүүрэл ингээд каунслинг хийх үед санаж байгаа юм л да. Санаал уйлал мэгчээл хачаач юм болж байгаа. Тэгээд би ер нь ээжтэй би гомдоогүй би ээжтэй хайртай бирээс гомцсон гэж боддоггүйсэн байхгүй. Тэгсэн яг тэр хайраар дүүрж орж ирэх үед ингээл бүр ингээл ямар ч толов байхгүйгээр ээжийг би ингээд яг бурхан би миний ээжийг яаж хардаг бол гэж бодохоор ээжийг би харсан байхгүй. Тэгээд үнэхээр ингээд ариу харж байгаа. Тэр аав ээжтэй гомдсон хэрэг гомдол байдаг бол үнэхээр эзний хайраар дүүргэж бас үнэхээр цэвэрлэрэй гэж хэлмээр байна. Миний ээж бол муу тийм яг тийм хүн биш л надад нэг муу юм хийгээдсэн байхгүй. Гэхдээ хүүхдэл юм болохоор хүү юм болохоор одоо өөрөө мэдэхгүй сонин гомдолт хийсэн байдгийн бэл. Бодолт ээжтэй тоогдох гээд би амиа хорлох гэж оролцсон гэж байна. Чи юу гэсэн үг нэг биш 2-3 удаа болсон явдал байхгүй. Тэгтэл амиа оролтод сүнсийг хөөд цэвэрлэх хэрэгтэй. Амиа орлохоос орж ирсэн мэдээ цэвэрлэж өгөх хэрэгтэй. Тэгээд ээж минь ингээд багш байсан дандаа хүүхдүүдийн ардаас явдаг гэсэн. Тэгээд та ингээд хүмүүсийн ардаас явдаг болохоор та намайг тоодоггүй гэж би маш гомдолдог гэсэн байхгүй. Тэгэхээр ингээд сонин гомдлууд байсан баг. Тэр үнээр
эзний ариун сүнсээр дүнхээр хайрын үр жимс ингээл орж хайр дээрээс орж ирэх үед ямар ч гомдол байхгүй болсон. Бүр ингээд зүр ингээд хаагаад үзэж гисэн байхгүй болсон. Тэр үнэхээр Бурхны хайрыг ойлгож Бурхныг ингээд хайраар дүүрэх явдал үнэхээр чухал. Тэгэхээр та нэгэн хин нэгэнд хайртай дотныхын хүнд гомдсон байх бай тээ. Жишээлбэл ингээд миний хань чи намайг надад тэгж хэлсэн гэд тэрийг ингээд давтан яриад л тэр нь уучлагтайг байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн тийм дахин давтаж сорж одоо ингээл гинт санаж яриад ах юм бол тэр үл уучлал гомдол байна гэсэн үг байхгүй. Тийм учраас тэтгэрүүдийг бүр нарийн цэвэрлэр ялангуяа хажууд байгаа үнэхээр тэр дотны хүмүүсийг тэгээс чин сэтгэлээсээ хүсэж байна. Эзэм нэ энэ цаг мөчид би онцгойлон залбирч байна эзэм. Бидний бас үнэхээр дотор байгаа янз бүрийн гомдол, хорсол, хайртай дотныхоо хүмүүстэй гомдсон тийм юм байх вэ эзэм. Тийм үнэхээр та тэрийг харуулж өгөөч, цэвэрлэж өгөөч эзэм. Тийм үнэхээр бидний хайраар дургуж өгөөч. Тэр бүх гомдлыг хөөн залуулж, тэр бүх айцыг хөөн залуулж, төгс хараа орж ирэхэд айцыг хөөдөг ба таны төгс хараар бидний дүүргэж өгөөч. Назарын Есүсэртийн нэрээр хөөн залбирлаа. Сонсогч бүрийг хүн бүрийг та үнэнхээр хайраар дүүргэж өгч, харин дотор төгс болгож өгөөч. Есүс Христосийн